Бүрэн эрхт эрхчлөөт ардсан Монгол улсын ард иргэдээ элэг нэгт Монгол ахын дүүсэ. Та бүхэндээ аашлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхийд дахинд цар тахал үргэлжилж, дайн тулаан дэгдэж, геополитикийн эдрээтэй байдалд амжирч, хүнсний хомсдол, үнийн өсөлт, хил бомтын хүндрэлгээд олон орон бэрхшээл сорилт нүүрлсэн амаргүй нэгэн жилийг хүндрэлтэн үдэж байна. Монголчууд бидний хувьд ч гэсэн амжилт бүтээл, алдаа оноо хосолсон, итгэл найдвар, эргэлзээ бухимдалд хорьсон нэгэн оныг хамтдаа үдэж байна. Энэхүү амаргүй цаг үеийг хохирол багтаа даван туулж, эдийн засгаас сэргээхэд, төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин, ачааны хүндийг үрж, ажлын байраа хадгалж, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө хүчин зүтгэсэн аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Хэдийгээр дэлхийд дахинд геополитик, геостратегийн нөхцөл байдал хүнд байсан хэдий ч Монгол улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр дэд түвшинд харилцан айлчлууд амжилттай хийгдэж, Монгол улсын нэр хүнд олон улсын тавсанд өссөн бэхжиж, байр сууриа улам баттгсан түүхэн онцлогтой жил байлаа. Үүний нэг тод жишээ бол Нэгдсэн үндэсний байгууллагын ерхий нэрийн бичгийн дарга Антонио Гутерриш манай улсад хүрэлцэн ирж, дэлхийн ертөнцийн амаргүй цаг үед Монгол улс бол инх тайвны бэлэг тэмдэг болсон улс хэмээн үнэлсэн явдал юм а. Эрхэм хүндэт ард иргэдээ, улиран одож буй 2022 он бол манай ард түмэн эх орныхаа байгалийн баялагт эзэн байх зүй ёсны шаардлагыг тавьсан. Манай залуу үе нийгэмд хариуцлага, шударгаас тогтоохыг шаардсан жил байлаа. Ард түмнийхээ дуу хоолой, хүсэл зориг, санал шаардлагыг соргоор мэдэрч, ажил хэрэг болох явдал нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм а. Монголчууд бид одоогоос 30 гаруй жилийн өмнө ардчилсан үрж шинжилтийг тайван замаар хийж чадсан гайхамшигтай ард түмээ. Ардчилсан ололт амжилтаа батхан гэдэг бол алдаа оноогоо байнга засаж, шинжилэн сайжруулж байдаг тасралтгүй хөгжлийн процесс юм а. Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаг бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө толгомдож буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ард түмний итгэл үнэмшлийг шударгаас сэргээж, ардчилсан үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Нийгэмд шударгаас тогтоохын төлөө, баялагтай эзэн Монгол байхын төлөө сүүлийн жилүүдэд төр засаг, ард түмэнтэйгээ хамтран олон тэмцлийг хийсэн. Үүний үр дүнд хууль бусаар алдагдсан Эрдэнэ төлөвлөр, Монгол Орос Совет-мэд, Багнуур, Бор өндөр, Хөтлийн Цэмэн чохоо, Асхат, Салхит, Тос тосун Мумбай орд, Гутаан даваа, Харамхтан орд, Ноён уул зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа төр түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хулгай дowрыг таслан зогсоосон бөгөөд хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцалж, 33 газрыг улсын тусгай хамгаалтанд авч, заримыг нь дархан цаацт газар болгон дархалсан билээ. Мөн манай ард түмний баялаг болох оюу толгоогоос хүртэх өрөөгөөж, ноогдох ашгийг бас бодитоогоор нэмэгдүүлж чадлаа. Үүний нэгэн адилаар өнөөдөр 5 толгойн үүрсний орд газартай холбоотой хууль бус үлдийг таслан зогсоож, сахилах хариуцлага, дэг журмыг чангатхан тогтоохын төлөө төр засаг, хууль хяналтын байгууллага, ард түмтэйгээ хамтран тэмцэж байна. Цаашид баялагтай эзэн Монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод нийттэй болох ёстой. Мөн ард иргэддээ байгалийн баялагынхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг улсын их хурл, засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Эх орондоо эзэн байна гэдэг бол байгалийн баялагтаа эзэн байна гэсэн үг ээ. Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ, хүн төрлөختөн хүйтэн дайнаас хойш хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ экзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хот айл муудалцахад холын дайсан баярладаг гэж манай өвгдөөд сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас чухал билээ. Бидний сөөхөн монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, 20 хүн эвгүй бол нурсан болгос мэт хэмээн их эзэн Чингис хаан сургасан билээ. Тиймээс их эзэн хааныхаа үйл хэрэг
бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалж, талцсаж биш, эвлэж, зөрчилдөж биш, зөвшөлтсөж, тарж биш, нэгдэж амьдрах нь бидний монголчуудын хөгжил дэвшил мандан бодрохын үндэс байх болно. Он солигдох энэхүү торгон мөчид айл өрх бүр баяр баясгалаар хөтлөгдөж, алдраа бяцхан үрсийн инээд хөр цангинаж, халуун амбүл хайртай бүхэнтэйгээ хамтдаа баярлж байгаа Монголын нийт ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Ирж буй 2023 онд даян дэлхийд амар амгалан тогтож, даяар Монгол түмэн минь итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн, үүлэс ариун, цог хямар төгс сайхан байхын өлзийтэй сайхан ёроолыг өргөн дэвшүүлье. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай.